сайн байцгаана уу? Шинэ дугаарт маань тавтай морил. Тэгээ Бадна Шанелд маань бас өөрийнхөө түүхийг хуваалцахаар өнөөдөр энэ гайхамшигтай номын орчуулагч ингэж их бодхон ихч маань ирсэн байна. Нөгөө бас Шанелийн өнөрлөлтөд товч танилцуулаач заасч байна. Сайн байцгаана уу? Намайг хүрсэнд их баярлалаа. Намайг их хотхон гэдэг сая хэлсэн. Сэтгэл судлаач мэргэжилтэй. Тэгээд ерөөсө 3 сарын өмнө нээлттэй хийсэн сэтгэл засалж байноос тэмдэглэл номыг одоо хөрчлөн гаргасан байгаа. Энэ номыг би бас яг 1 сарын өмнө аваад тэгээ уншиж эхэлсэн. Тэгээ уншихдаа дандаа би нэг өөрийгөө харж байгаа юм шиг яг тийм мэдрэмжтэй уншсан. Амар ер нь ингээд яг сэтгэлзүйч нарт хандсан тийм ном ер нь бол ийм цөөхөн байдаг шүү дээ. Ялангуяа ийм амьдрал дээр гардаг яг бэрхшээлүүдээ ялангуяа залуу сэтгэлзүйч нар ч их л завдаг шүү дээ. Эхний яг хэсгүүдэд тэгээ яг тэр бэрхшээлүүдийг ингэж яг тэ authentic тэ ингэж жинхнээсээ дурдсан тэр байдал нь бас айгүйх урам болсон. Би чинь ганцаараа биш юм биш тэ. Гэсэн мэдрэмжийг өгсөн. Хоёулынхаа түүхийг нэг жоохон ярья. Би болохоор 10 жилдээ байхдаа сэтгэл судлалыг үнэхээр сонирхоод тэг манай 10 жилийн багш болохоор бас их хотхон ихчин 10 жилийн анги даасан багш нь байсан. Тэгээд манай ангийнхан танаа бас ажил дээр очиж исэн санаж байна. Тэгээд яг мөст орохоос өмнө би бүр яг яаж мөст орохоо ерөөсөө мэдэхгүй яг ийм тодорхой юм ерөөсөө байхгүй байхдаа ингээд танаас асууя гэд ер нь очиж уулзъя гэд ажил дээр нь очиж уулзчихсан шүү дээ. Бүр яг оюутан болохоос өмнө тэгээ тэр юу н хамгийн сүүлийн уулзалт байсан юм уу да хоёулынгийн амар шинэхэн дүнгэж төгссөн. Тэгсээр нээгөө авдаг гэсэн байна. Тэр бас айгүй онцгой байсан. Тэгээд энэ номыг таны гаргасан гэж сонсоод бүр ямар гоё юм бэ нэр уулзаж энэний талаар ярилцах хэрэгтэй байна гэд. Тэгээд өнөөдөр энэ дугаарыг хийж байгаадаа маш их баяртай байна. Би бас айгүй баяртай. Ямар тач таны сэтгэл зүй рүү орсон. Тэгээд тэр түүхээс бас эхлэе гэж бодож. Айгүй сонирхолтой. Ер нь өмнө нь надаас хүн ер нь тэгж асууж байгаагүй юм. Тийм. 10 жилийн одоо EBS-ийн сурагч хата би бүх хичээлдээ л аягүй сайн байсан. Математиктаж сайн, газар зүйтэй сайн, химдэж сайн, ер нь бүх хичээлдээ аягүй сайн байсан. Ер нь аягүй сайн байх юм бас аягүй зовлон байт юм лээ. Яагаад гэвэл хаашаа орох вэ гэд аягүй сонголттой. Тэгээд тэрэн дээр аягүй хэцүүсэн. Тэгээд бидрийг төгсөж хахад яг одоогийнх шиг мэргэжил сонголтын тийм актер мундаг тест байсангүй. Мэргэжлийн зөвлөгөө өгдөг газар ч байсангүй. Одоо тийм хүмүүс ч бас аягүй түгээмэл тийм одоо элбэг биш байсан. Тэгэл өөрсдөө гэрийнхантайгаа харилцдаг. Ээж автайгаа харилцсан багш нар хасаа одоо чи тийм хичээлдээ сайн чинь тийм мар иш өгөө тийм бол гээл те. Ингээл аягүй чиглүүлдэг гэсэн. Одоо л аягүй гоё болсон байна. Тэгээ тэр үед чинь бас одоо харахаар амар дээр үе юм яриад байгаа юм шиг боловч 10 хэдэн жилийн өмнө юм ярьж амар их юм нөгөө интернетээр түгээмэл бас юм их мэдээлэл бас авдаггүй байлаа. Янз бүрийн кино үздэг те тэрнээсээ бас их авдаг гэсэн. Тэгэд би математиктаа сайн хөгтөөсөн. Тэгээд ер нь тоондоо сайн тооны л олимпиаданд ордог. Тийм болохоор одоо тэгэл эдийн засгийн сургуульд орох юм уу, нэгтлэн болох юм уу гэдэг талаас аяг их боддог гэсэн. Тэгээ ээж минь болохоор намайг хуйлч бол гээл тэ нөх хүмүүсийн ингээд юм түгээмэл мэргэжил сонголтууд идэв шүү дээ. Нэг бол хуйлч бол нэг бол эмч бол гэдэг. Одоо намайг эмч юм уу хуйлч болох мөрөөдөлтэй байсан. Гэтэ одоо энэ чи миний амьдрал болохоор би аюу сайн сандаг. Яг ерхий боловсролын сургуулаа төгсөөд дээшээ өгөөд нэлээд олон хичээлээр өгөөд нэлээд дэжгүй амжилттай администрийн тухайд аюу олон сургуульд тэнцэжсэн. Тэгэл яг 7 сарын 7-ны өдөр өөрөө гараад нийгмийн ухааны сургууль дээр очивол хамгийн ихэнд 20 сонголт нь олвол тэгээ сэтгэл судлалын анги өрсөлдөөнтэй байдаг мөсөн. Тухайн үед нэг юм ангид цуглараад тухайн нийгмийн ухааны сургууль тэнцсэн болон одоо хуваар авах гэж байгаа хүүхдүүд сууж байгаа тий тэгэл нөө чигснараа одоо ихний хүүхдүүд нь хуваар аваад тий ямар ангид орох уу гэдэг. Тэгсэн чинь сэтгэл судлалын хувьар тухайн жил 7 хон шиг байсан. Хотоос одоо хувьар. Тэгэл би нэлээд өндөрт чигсэн. Би тэг сэтгэл судлалын 3 дахь хувьарыг авчихсан. Тэгээ хамгийн өндөр оноотой хүүхдүүд сэтгэл судлалын хувьар авд юм байна гэдэг.
Тэгээс сэтгэл хархан мүүлээ. Тийм тэгээс сэтгэл судлалын хувьар аваад анх муу сэтгэлсэж л. Тэгээд ээжтэй арай ирээд чи хуйлд орчих гээд гэдэг. Манай ээж аюу хуйлд оруулах хүсэлтэйсэн. Тэгээд би нөгөө нэг яг ингээл миний өөрийн одоо мөн чанар тий зан чанарт юу тэнцвэх гэхээр яг хуулийн салбар бол яг ингээд тохирохгүй юм шиг тухайд бас хүүхэдээс юм аюу хэрсүү тий. Тохирохгүй юм шиг аюу тэг санагддаг гэсэн. Тэгээд ер нь ингээд байнгын өөрчлөгдөж байдаг. Олон талын ажил хийдэг юм. Одоо таалагдсан гэх юм уу да. Тэгээс тий судлыг сонгож байсан. Тэг би ээжтэй болохоор юу гэж хэлчихсэн мэхлээр та намайг энэ мэргэжлийг сонгосон хэзээ ч харамсахгүй. Та надад их бахархнаа, бэгөх амжилт гаргана. Би өөртөө аягүй итгэлтэй байна л гэж хэлчихсэн. Тийм мэдээж хэлчихлээ. Тийм нөх хүүхдэн тэгж хэлэхээр тэгэл эцэг ихч одоо юу хэлэх вэ тий. Тийм тэгэл за гэл тэгэл ерөөхдөө манай ээж ч юм бас ингээд 4 жил намайг яаж хичээж сурсныг харсан тий. Тэгэл сэтгэл хангалуун байсан. Nice. Тэгээ одоо ч хүртэл ингээд сэтгэл судлалыг сонгоод энэ мэргэжлэр ингээд өргөжлүүлээд ажиллаад одоо дахиад сурж штэ тий. Бид ч ингээд тасралтгүй сурж байна. Мэргэжлээ дэвшлүүлээд тэгээд ингээд ажиллаа явж байгаа даа айгу. Туртаа ингээд бахархалтай байдаг. Сэтгэл судлалыг бас сурсан шалтгаан нь аюу сонирхолтой. Гэтэ энийг би сүүлд нь олж мэдсэн. Тохоо үед биш. Тэр нь болохоор сэтгэл зүйч хэзээ ч тэтгэврт гардаг байхгүй. Чадвар нэмэл, туршлага нэмэл, нас нэмэл, академик мэдээ чадварууд нэмэл яваад хаамал зөвлөгөөх боломжтой л хэдэн нас хүртэл ч зөвлөгөө өгч болно. Харин ч нөгөө айгуу гоё юм сайн боловсрал эзэмшээд сайн одоо академик чадвартайгаар хөгшөрчих юм бол үн цэн нь улам өснө. Тийм ингээд туршлага их байх тусам үн цэн нь өсдөг. Тийм сэтгэл судлаач хэзээ ч тэтгэврт гарахгүй. Хичнээн наслсан ч гэсэн өнөөдөр ингээд хүн байвал хүнээ аваад зөвлөгөөгөө өгвөл хамт суугаал тэгээд ингээд явж явах боломжтой. Цаг хугацаа үл харгалзан ажиллах боломжтой. Вау, наа чи тэгтээ айгүй гоё point байна. Тэгвэл хоёлоо бас энэ номын талаар түүхрөө бас орё тий. Одоо дахиад миний нөгөө магистрийн амьдрал руу. Тэгээд ингээ бакалавр мост төгссөн. Дараа нь нөгөө хэрэглээний сэтгэл судлалын үрэл ингээ оюутан багасаа ажиллаж байсан. Манай мосын багш нар нэлээд байгууллаа. Тэгээд ассистентийн дорж ингээ ажиллаад яг сэтгэл судлалын хүрээлэн ямар байдیں۔ Сэтгэл судлаач нар ямар багаж тоног төхөөрөмж хэрэгэлдэйн тий. Ямар арга аргачлалаар хүнд одоо ингээ мэргэжил сонголтын тест хийдیں۔ Одоо янз бүрийн хүмүүст насны ангиллаар хөгжлийн тест яаж хийж болдیں гэдэг дээр айгуу тийм гоё практик дээр оюутан бахасаа ажиллах тийм боломж бас тохиожсэн. Тэгээ тэнд ажиллаж хахад ирсэн биз дээ. Яг тэр үед бид нэр зочилж ирсэн тий. Тарсан бахан жоохон байжээ. Тийм байна. Тэгээд дараа нь би магистрт Туркийн Анкара хотын хажид төвтэйгээ сургуульд явсан. Тэгээ манай сургууль бол Европ алдартай нэлийн дээгүүр бэлэгддэг сайн сургууль байсан. Тэгээ тэр сургуульд одоо ингээд явах тэтгэлэг аваад их баярлаад тэгээ магистрат тэр сургуульд хийжсэн. Тэгээ 17 онд хаа би ингээд нөгөө явж байсан аахгүй Анкарад явж байгаа номын дэлгүүр орол. Тэгсэн чинь яг юм улаан ном байсан. Тэгээд дийдл нод яг энэ нэртэй тийм яг л юм доош харсан, уруу харсан юм охины зурагтай. Тэгэл үүдэнд нь ингээл бас бестселлер. Гэл тэр яг тийм номнууд тэр ч угаасаа хүний бас ингээд шууд анхаарал төвлөрдөө шүү дээ. Тэгээ очиод ингээл онгойлгол харсан чи одоо энэ Gary Small гэдэг тийм энэ хүний зураг байгаа л танилцуулга нь байгаа л тэгэл уншаал ямар сонирхолтой юм бэ гэл. Тэгээд цогсоороо баран эдгээр бүлийн ихэнх нь уншсан юм. Амар удаа гэсэн. Гавтагдаа шууд уншсан. Тэгэл вау гэлтэл тэгээ номыг аваад баг хэдхэн өдөр өдөршнөг уншсаар агаал дуусгаал 2-3 өдөр л. Тэгэл амар гой санагдчихсан. Тэгээ анхаа ингээд би өөрөө хас ингээд туршлагагүй зөвлөгөө өгч явах одоо ч хүртэл боловсраа явж байлаа. Тэгэхэд ямар төрж исэн мэдрэмж те яг сэтгэл судлаач хүнийхээ хувьд ямар мэдрэмжүүдийг авч ирсэн тэрийг энэ номноос харсан. Дээрээс нь хүмүүс ч амар өөр идэм бэ тийм. Тэр өөрчлөлттэй харьцаж байгаа харилцаа, хийж байгаа сэтгэл засал, хэрэгжилж байгаа арга хамгийн гол нь нөгөө дүгнэлтүүд нэг байгаа
Тэгэл хинчээс та хүн болгонд хэрэгтэй ном юм байна. Зөвхөн сэтгэл судлаач те хүнтэй ажилладаг мэргэжлийн хүн гэлтгүүгээр эн чинь хүн болгон уншаад унших хэрэгтэй юм. Тэгэд энэ ном дээр нөгөө Gary Small гэдэг яг одоо энэ цаг үед амьдарч байгаа хамгийн шилдэг сэтгэл заслалчин 30 жилийн амьдралынхаа түүх гардаг байхгүй. Тэгэл даалдан эмчээсээ хэрхэн профессор болсон бэ. Тэр амьдрал нь өгүүлээд амар сонирхолтой. Хажуугаар нь өөрийнхөө тэр 30 жилийн туршлага дотроо сонгож авсан хамгийн өвөрмөц сонирхолтой 15 үйлчлүүлэгч буюу хүн баг. Тэр 15 бүлэг нь тавтагдчихгүй нэг хүн. Тэгэхээр ингээ өөр хоорондоо холбоогүй юм шиг тэр хүний амьдралаар холбогдно. Дээрээс нь тухайн хүмүүстэй ямар асуудал байсан, ямар шийдэлтэй нэг бүлэг дээр нэг хүн гараад тэгэл нэг бүлгээ дуусангууд дараагийн бүлэг дээр хэн гарах бол ямар асуудал гарах вэ гэж толгой ажиллал тий. Тэгээ сонирхолтой байсан. Тэгээ өөрөө яагаад энэ үйлчлүүлэгчийнхаа хувийн амьдралын ном одоо энэ түүхээр тий сэтгэл заслын түүхээр ном гаргасан шалтгаан нь уус энэ хороо дэлхий дээр тусламж хэрэгтэй байгаа зөндөө хүн байгаа байхгүй сэтгэл зүйн хувьд тий тусламж хэрэгтэй байгаа зөндөө хүн байгаа тэр хүмүүст ингээд туслах зорилготой гэсэн. Тэгэхээр хүн болгон өөрийгөө би сэтгэл судлаач дээр очих хэрэгтэй юм байна, сэтгэл заслалч дээр очих хэрэгтэй юм байна, сэтгцэн эмчид үзүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэддгүү тэр болгон. Гэхдээ нөгөө амьдралын чанар нь буураад ингээд аз жаргалгүй яваал эхэлдэг. Тэгээд тэр үедээ ингээд энэ номыг уншаад өөртөө ингээд зөв гарцыг олоод тэгээсэ гэдэг үүднээс энэ мэрэгжлийн ном гаргасан байхгүй. Мэрэгжлийн бөгөөд нийт олон нийтэд хүн болгон зориулсан ном гаргаад тэгээ та энэ дэлхий дээр байгаа цор ганц хүн биш шүү. Тантай адилхан энэ мэдрэмжийг өөр цаг хугацаанд өөр хин нэгэн заавал мэдэрч байгаа. Тэгэхээр эн чинь тийм амар юм сүртэй бөгөөд хүн айхаар зүйл ерөөсөө биш. Тэгээ эн чинь ингээд өөрчлөгдөж болдог. Танд дахиц твшил гарч болдог. Та аз жаргалтай амьдарч болдог. Тэгэхээр өөртөөгөө ингээд ажиллаарай гэдэг энэ ном гаргасан байна. Тэгээ тэр нь айгүйх таалагдаад тэгэл монгол хэл дээр одоо орчуулад гаргаж чадан ядан орчуулад тий. Тэгээ бестселлер барыг хүмүүс хэдэн хоног болчихваа тий. 3 сар болж байгаа. 3 сар бестселлер болж байгаа гэдэг чинь зөвхөн сэтгэл судлаач нар төдийгүй сэтгэл судлалыг сонирхож байгаа хүмүүс ч гэсэн тэр чигээрээ тэр аяараа бас их байна гэсэн үг байна шүү дээ. Одоо яг энэ нэг юм хэрэгцээ шаардлага хэрэгцээ айгүй их тий. Би нөгөө таны яг магистрийн бас амьдралын талаар айгүй сонирхож байна л доо. Ер нь нэг тийм амар гоё байдгүй штэ тий. Миний магистр болохоор айгүй хүнд байсан байхгүй айгүй хүнд байсан. Тэгээ яг тэр одоо сурж авах тэр нөхцөл үеддээ ингээд танд тулгарч исэн бэрхшээлүүд юу байсан бэ? Тэгээ магадгүй та яг энэ номыг ингээд орчуулж авах үед яа яг энэ одоо энэ байсан бэ штэ гэдэг чим яг юм яг юм таныг олцсон тийм сэдв ч юм уу тийм түүх бас байсан уу талаар. Тэгээ энэ номны нөгөө 15 бүлэг болгонд дээр л тавтагчгүй нэг хүн гарт аюу сонирхолтой. Тэгэд нөгөө эхнээст нь эхлэхэд магистрийн амьдрал мэдээж хэцүү байсан. Маш их пепер уншин. Тэгэл нөгөө хичээлүүд дээрээ тэгэл маш их одоо сууж сургууль маань их чанга сургууль байсан учраас одоо сайн сурж тэнцхийн тулд одоо онц хорно гэдэг нь дараагийн тий ажил ахгүй тийм ингээд тэнцхийн тулд маш их сууж одоо хичээлдэг гэсэн хичээлээ хийдэг гэсэн тийм нутдаг гэсэн тийм хүнд байсан хэцүү байсан олоо одоо шантрах надаа үе айгүйх олон удаа байсан. Гэтэ тэгэл зүтгэсээр агаад ард нь гарсан. Тэгэд магистрийн амьдралын хамгийн хэцүү байсан үе нь юу вэ гэхэлэр манай ээж нас орсон үе байсан. Тэр үе хамгийн хүнд үе байсан. Тэр үе бас миний сэтгэл зүйн би бас өөрийгөө тийм ингээд даун туулах шаардлагатай үе болж эхлээд тийм. Тэгээ өө гашуу дэрсэн сэтгэл готрал тийм. Тэгээ тэрнээс ингээ гарч чадсан тэ удаан үргэлжлэхгүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөөр ингээд багаар хүн гардаг. Тийм мэрэгжил маань бас аягүй их тусалсан. Одоо би тэр үе дээр явж байна да. Би одоо энэ блоко гарах хэрэгтэй гэл ингээл тэ. Тийм тэгээд нөө сэтгэл судлаач нарын ч бас нэг гоё юм. Өөрийн мэрэгжил нь бас өөрт нь аягүй тусалдаг тэ. Ингээд нэг асуудлыг аягүй хэцүү ч гэсэн хүн болгонд төгс биш тэ. Бүх ямар нэгэн асуудалтай ингээл дандаа л учирдаг. Гэхдээ тэрэндээ ингээд зүг гарцыг нэрэ хурдан бөгөөд арай ингээд тууштай ингээ олох харахтай байдаг. Ядаж нэг юм барьцтай тий. Одоо нэг юм хүү би яг нэг юм хүү мэдрээд энэ да гэдгийг жоохон мэдээд тий. Тэгээд эн чинь бол ингээ эрүүл зүйл тий.
Энэ бол ингээд дуусна, энэ бол эрүүл, энэ бол муухай биш те. Энэ мэдрэмжээс ичихсгүй гэх юм ингээ өөрийгөө бас итгэдэг. Өөртөө бас ингээ туслахад бас нэмэр басна. Тэгэхэд бас энэ ном аяг тусалсан баггүй. Одоо сонин аяг сонирхолтой байсан нь юу гэхээр тэр толгой дээрээ зогсож би нөцгөө охины кейс аяг сонирхолтойсэн. Одоо би яг тэр түүхийг яг дуусаагүй байгаа шүү. Хоёр бүлэг дээрээ байгаа. Тийм. Тэг юу вэ гэхээр нөгөө нэг би физиологч сэтгэл зүй гэмтэж болно. Сэтгэл зүй буцаад би физиологийг гэмтэж болно тий. Гэтэл нөгөө нэг сэтгцэн эмгээг сэтгэл зүйн асуудалтай хандуурдаг биеийн өөрчлөлтүүд байдаг л да. Одоо бамбай өөрчлөлт ч юм уу тий. Ингээл дааврын өөрчлөлтүүд чинь бас ингээд сэтгэл зүйн гаралтай өөрчлөлт шиг харагддаг. Гэтэ физиологийн өөрчлөлт. Гэтэл тэр охин нөгөө нэг сахар дутаад яг үндэлэхэд инсулин шок болвол сахар дутсны улмаас түр хугацааны одоо амнези буюу түр хугацааны айгуудалд хүрээд ингээд яаралтай тусламжид хүрэхцсэн ямар ч ухаан санаа байхгүй. Тэгтэл нөгөө нэг сэтгцэн ер нь аль яаралтай тусламжийн тасаг болгонд сэтгцэн өрөө байх хэвээр. Тэр өрөөнд ингээд орхицсан. Угаасаа нөгөө хариу үйлдэлгүй харилцан яриаггүй байгаа учраас тэр охиныг орхицсан. Тэгэл одоо нөгөө нэг манай small гомэл залуу юм ч бахта тий Харвардын залуу юм ч бахта тэр охины кейс тэр жижигт гарч бахта ороод тэгэл нөгөө нэг ямар ч хариу үйлдэлгүй үйлчлүүлэгчтэй өвчтөнтэй ярилцаж хэлсэн шүү дээ. Тэгээ яриад идэ хариу үйлдэл авахгүй. Тэгээд нэг аяач үржин шүүс өгсөн чи гинт тухайн нь ороод ирсэн. Нэрэд гисэн. Зүгээр сахар дутаад инсулин шок болсон байхгүй. Тэгээ тэрнээс бол тэр бол сэтгцэн гаралтай болон сэтгэл зүйн өөрчлөлттэй хүн биш байгаа. Тэгээд тэрийг уншаад бас сонирхолтой санагдаад. За нэр тийм дээ тий бид нар бас сэтгэл судлаач нар физиологийн гаралтай юм өөрчлөлтүүдийг тодорхой хэмжээнд бас мэддэг байх шаардлагатай. Мэдээж нэг өөр байвал сэтгцэн эмч рүү халбан зурчлана. Тийм гэхдээ нөгөө хан шатны тийм айгүй чухал мэдлэгтэй байх хэрэгтэй доо нэрээ. Тэр айгүй сонирхолтой байсан. Надад болохоор нөгөө нэг хамгийн ихний түүх бас айгүй сонирхолтой байсан. Гари эмч айгүй ингэж юу жааж хийлгээд идэг тэр түүх. Анхны үйлчлүүлэгч. Анхны үйлчлүүлэгч дээ. Тэгээ бус нь айгүй их жааж хийгээд энэ нөгөө дур өдөөсөн харцсан. Тийм. Энэ бүр надад бүр яг юу шиг санагдсан. Энээр чи нөгөө нэг гари эмчтэр нэг эмэгтэй ирээд тэр эмэгтэй нь болохоор гари эмчийн нөгөө харцыг нь болохоор юу гэж интерпрет хийгээд байгаа вэ гэвэл над дурлцсан намайг хайрлаад байна. Над ханд өгөөд байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг трансференс үүсээд. Тэгээ энэ бүр надад бүр яа тэгээд хамгийн гол нь тэрийг дисклоз хийснийхэн дараа гарч байгаа нөгөө үйлчлэгчийн гаргаж байгаа хариу үйлдэл тий юу яриад байгаа юм. Намайг ингэж хийсэн биз дээ. Намайг хийжсэн биз дээ гэсэн хариу үйлдэл. Сэтгцэн өвчтний шинж тэмдэг чинь. Хандад ташаа бодол тий. Ерөөсөө яг тэр бодолтой гүн бат итгэцэн харах төдөөд ингээ нүдэрээ секс хийж байна. Гэт тэрэндээ итгэцэн байгаа. Харин тий айгүй сонирхолтой тэр бүр надаа яг нөгөө нэг хамгийн анх бас ингээл авч исэн үйлчлүүлэгч энэ юм айгүй сануулсан. Тэгэхээр миний болохоор тийм амар disorder биш шүү дээ. Зөвхөн counseling учраас энгийн кейсүүд байгаа ч гэсэн. Гэтэ яг зүгээр энгийн кейс ч гэсэн зүгээр би амар олон юм одоо тим зүйлсүүд ингээ мэдэрч байгаа байхгүй ингээд тэр хүний одоо гаргаж байгаа хариу үйлдэлийг би ингээ буруугаар интерпрет хийх ч юм уу те дахиад өөр талаас нь бодох ч юм уу те өөрөө каунслинг мөртлөө тийм хүү зүйлсүүд ч гэсэн каунслинг өрөөнд юу н болд юм байна гэдгийг олж харж исэн. Орчуулах үед танд юу н тулгарсан хамгийн бэрхшээлтэй зүйлсүүд юу байсан бэ? Тэгээд орчуулах үйл явцтай та бас юу суралцсан бэ? Нөө бүлэг болгон дээр нэг сэтгцэн өвчин гардаг. Тэр өвчнийг яг Монгол дээр үнэн зөв болох нь хэцүүсэн. Мэргэжлээ. Нөө DSM ангиллаараа тий. Тэгээд буулгаж байгаа ч гэсэн тэрнээс өөр тухайн тэр нөө бүлэг өвчин чинь ингээд өөр ингээд англид өөр шинж тэмдгүүдийг агуулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэргэжлийн хувьд мэдээч хэрэг би нөө монгол хэлний хүн биш учраас монгол хэлний тал дээр бол бас алдаа байгаа үүсэхгүй. Гэхдээ мэргэжлийн зүгээс бол яг тэр нэг мэргэжлийн нэр томьёо, мэргэжлийн утга агуулгын орчуулга нь бол тэгж алдагдаагүй гэж бол итгэж байгаа. Тийм. Тэрэн дээр айгүй хэрэглэх хийлсэн. Тэрэн дээр бас би айгүй өөрөө хэм сурсан. Зөндөөх ухаад тий. Монголд ер нь одоо ингээд яг ингэж нөгөө нэг гадаад нэршлүүдийг орчуулсан тийм орчуулгууд ер нь хэр их байдаг юм шиг тань санагдсан орчуулга. Аюу их байдаг юм лээ. Гэтэ яхаа тэгээд нөгөө нэг багш одоо ингээд тухайн номыг аль хэлнээс орчуулж байгаа гэдгээс шалтгаалаад мэргэжлийн
нэр томьёоны нэгдсэн тийм хиллэгээ дутагдaltaй буюу одоо тэр нэг мэрэгжлийн үгээ одоо ингээд өөр мэдээж хэрэг утга санаа найдлах боловч өөр ингээд орчуул авчдаг юм л. Тэгэхээр бидэрт бол зайшгүй мэрэгжлийн нэр томьёоны тайлбар тойл заавал хэрэгтэй бийж энэ нэр томьёо бид нар имхэлж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр байхгүй юм лээ. Хийх юм биш үү манайхаа. Хэрүү тань тухтай гэх юм бол та бас яг griefтэй ээжигээ алдсан талаараа сая меншн хийсэн тийм. Тэгээд яг юм мэдрэмжээ би ингээд локлцсон байсан. Лок гэсэн бас үг гарч ирсэн тийм. Тэр талаараа та жоохон ярьж өгөөч. Энэ лок гэдэг нь юу нь ямар мэдрэмж байсан бэ? Яаж гарч ирж ирсэн бэ? Би тэгээд манай ээж гинт сурсан. Тэгээд Монголд ирээд аюу хуйлж Монголд ирсэн сандаг байхгүй. Анкараагаас Стамбул хүртэл автобусаар 7-8 цаг явдیں۔ Тэгээд би ингээд шөнийн автобусанд суугаад дотор байрнасаа гараад тийм шөнийн автобусанд суугаад яаж Стамбул орсон сандгүй. Стамбулаас тэр үед чинь болохоор Монгол өдөр болгон нислэгтэй биш байхгүй. Ганцхан Turkish Airlines нэг 7 хоногийн 2 өдрийн л нислэгтэй байсан баг. Тэгээд азар тэрний ойрхон нислэг байж таарад тэгэл шууд ирээл Монголд буугаад нэгч байлаагүй. Одоо ингээд тэр чинь одоо ингээд цоочилсан баг. Мэдрэмжээ. Тэгэл хавааглаа тийм Монголд ирэнгүүт. Тэгээд угаасаа нөгөө сураад хичээл ном аягүй ихтэй учраас тэрийг хийн. Угаасаа хийх стамнууд байгаа тийм. Тэгэл тэдрээ хийж байгаа ч гэсэн ингээл нэг тийм аюу хэцүү байгаа л төгсөн. Аюу хэцүү. Цаандаа. Тэгээд ядчих нөгөө ээжтэйгээ нэг шилхэхтэй би чагаа дотн өссөн. Тийм учраас аюу хэцүү байсан. Тийш тэгж жаад нэг өдөр манай Анкарад BDP гэдэг манай сургуулийн кампус байхгүй. Тэгээ нэлээд том кампус болохоор дотор автобус явдаг. Вау. Тийм дотор байрнаасаа гараад автобусанд суугаад чинь тэгтээ кампус дотор л дотор байрна. Өөрийнхөө одоо сургууль дээр буутлаа би нэг 2 буутал дунд нь нэг зогсоод дахиад 2 дотор нь буух хэрэгтэй байхгүй. Тэгэл нэг өдөр ингээл автобусанд яг суугаал одоо ринг автобус баа шүү дээ. Тэндээ суугаал дандаа оюутнууд сууна. Тэгээд үүдэнд нь ингээ хаалганы хажууд ингээ зогссон байсан чинь яг дунтлын буудлын дээр буугаад хаалга онгоосон чинь нэг охин, нэг төрк охин автобусны буудлын дээр ингээд өөдөөс харсан. Бүр ингээ амар уйлцсан сууж идэв. Гэлгээл. Бүрэл нөгөө нүдний будг нь ингэж гоож байгаа, ингэж гоож байгаа, ингэж гоож байгаа. Тэгэхээр бүр гэлгээл амар их уйлцсан. Тэгээд тэр автобус нэгдээд хаагтаад тэр чинь хэдэн секунд болно тий хэдэн минут болохгүй. Тэр хугацаа болохоор миний амьдрал ингээд амар олон минут толцсон юм шиг slow motion. Би бүр тэр охин яг нэгдэл тэр охин миний өөдөөс харагдаад тэгэл хаагт хооронд л бүр ингээл тасралтгүй ширтээд. Тэгээд амар юм удаашруулсан юм шиг. Яг утасны тэр нэг удаашруулсан юм шиг. Яг миний нөгөө тархинд тэр ой санамж нь шууд тэгж буугаал тусаал. Тэг би дараагийн буудлын дээр нь буугаад тэг сургууль руугаа маа сурвалч гоё юм амар их модтай. Тэгэл буугаал энэ амар их тийм модтай гудамжиг тийм юмар ингээд халахдаг байхгүй. Тэгээд яг ингээд ганцаараа халахж байсан чинь бид нар юу нэ яагаад ойлгохоос ичдэг юм бол тийм бид нар юу нэ яагаад ингээд уйлж болтгоо ойлгох чинь тийм ичмэр зүйл биш шүү дээ. Тэгэлээ царам мотой болсон ч гэсэн яах вэ? Тэгээ гоён тэр охин ингээд уйлж байгаа тэр охинд хинт саад болог байхгүй. Тэг гоё ингэж тайвширч шүү дээ. Тэр хүн чинь тэгж өөрөө тайвшрах арга нь. Тэг ер нь монголчууд чинь тэгээд нэг хуйлуулдаг шүү дээ. Бид нар мэдээж үйлчлүүлэгч нараа уйлуулна, уйлахыг зөвшөөрнө. Тэр мэдрэмжийг заавал гаргах хэрэгтэй. Тэгсээр нь өөрөөсөө ойлгоо мартцсан байт юм л. Ингээ цаашаа явсан байдаг тийм. Тэгэл жис чи би ер нь хизээллээ гэл. Яагаад ер нь уйлж болдгоо юм те. Ингээд уйлах хэрэгтэй юм биш үү гэл ингээл тэр уйлж байгаа хүнээс урам авна гэхин цааш. Тэр охин миний нэг юм ингээд тэр локийг ингээд тайлцсан юм шиг тийм байхгүй. Тэгэл стааг амар уйлаад тэгээд шууд ихэр татчих нөө хичнээн сар уйлаагүй. Бараг жил орчим уйлаагүй тий. Тэгэл амар ихэр татад бүр ингээд амар өчөхгүй болтлоо амар их уйлаад тэгээд жоохон тайвшраад тэгчихсэн. Ваа. Гайхалтай. Тэр мэдрэмжтэй гоё шүү нэг уйсны дараа ирдэг өнгөрч байгаа байхгүй. Тэгээд тэгж өөрийгөө амар удаан барьсан байсан. Тийм тэгэл бас хүн лимжин ингээл алдаа гарна шүү дээ. Тэгэл амар их барьсан. Тэгээд ингээ хонгоогоод яваалжсэн. Тэгээд
ер нь ойлгох чинь одоо айгүй хэвийн зүйл шүү дээ тий. Тэгээд ч одоо эдгэр чинаал гэсэн үг шүү дээ. Тий өөрийгөө ингээ мэдрэмжээ гаргаж штэ тийм биз тий. Бид нар дандаа ингээл амар хүчтэй байгаал, дандаа энийгээл дандаа гоё байгаал. Тэгвэл тэр шиг юм хотлаа байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг сэтгэл зүйн хөөрөл саатал буюу. Тэгэл аз жаргалтай, гонхтой, наад жаргалтай, гонхтой, нуур бүхэмдэлтэй гэдэг. Энэ мэдрэмжүүд чинь бүгд амар хэвэн байхгүй. Тэгэхээр сайн муу гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд бүх мэдрэмжүүдээ хэвээр нь хүлээж авал нэг юмаа тэгж амар их дарахгүй. Нэг юмаа тэгж дөвөлгөн шүтгэхгүй. Тэгээ аль нэг нь ингээл байга нь хүлээж авах тий. Байгагаар нь хүлээж авал тэгээ бусдын тэр байгаа мэдрэмжийг ч гэсэн ойлгох хэрэгтэй тий. Өөрийнхөө хүлээж аваад сурчих юм бол би ер нь бусдынхаа шүүхгүй байж таа юм шүү. Тэгээ сүүлийн үед нөх хүүхдүүд амар аз жаргалтай байлга. Дандаа гоё нэж гоё юм ярьжээ гэл тий. Яг тийж болно л доо. Гэхдээ тэр чинь хүн юм чи уурлан ундууцсан. Тэгчээж бид нар чи хүн биш тий. Дургуцлаа илэрхийлэн таагүй байна гин айн хичин ингээл янз бүрийн мэдрэмжүүд л хайлтдаг шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр тэдрийгээ айгу тийм энгийнээр хүлээж аваад тийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээ хүмүүст бас аюух тий зөвлөдөг. Одоо зөвлөгөө авч байгаа өсвөр насны хүүхдүүдтэй. Өсвөр насч байгаас хэцүү шүү дээ. Жинхэнэ нэг emotional савлгаан гэж байгаа тий. Би энэ өсөж гин гормоны өөрчлөлтөнд орж гин тэр хүмүүс чинь тий. Тэр зэрэгээрээ одоо мэдрэл сэтгэл санааны хувьд бас юм амар их ачаал авч байгаа. Таны нөгөө хэлсэн яг энэ point бүр амар гойс нэгтлээ. Хүн байна гэдг нь бүх мэдрэмжүүдээ эргэтгэж мэдрэхийг хэлээд гэдэг. Та энэ туршлагаасаа бас хуваалцаж танд юу ямар байгаа вэ? Яг өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах. Надад айгу гоё аа. Тэгээд өсвөр нас өөрөө гоё нас. Одоо надад 14-өөс өсвөр нас гэвэл 17 хүртэл хүүхдүүд байна. Дишээгээ 21 2-тэй залуучууд байна. Маш их хэрч хүчтэй. Өөрчлөлт айгу хурдан гардаг. Амар энергитэй тий. Галт цогтой. Одоо үеийн өсвөр насныхны vibe-ыг ойлгох гэж аягүй чухал байхгүй. Харин тийм тий яг тэрнтэй хөл нийлүүлж тий тэрнтэй нэгж хамт явна гэдэг аягүй чухал. Тэгээ тэр хүмүүстэй хөлийн зөвшөөрөгдөж дахин уулзж байна гэдэг чинь тэрнтэй аягүй баярлж байгаа. Тэгээ бид хэд ингэ гоё өөрчлөлтүүд гарч байгаа тий. Яг тэн дээр бас би ингэ бодож илээ. Одоо generational ялгаа бүр бас амар гарч байгаа шүү дээ. Тийм одоо ингээл Gen Alpha болоод ир чинь би ч уулын Gen Z. Одоо ингээд заримдаа ингээд айгүй ойлгоход хэцүү зүйл гарч ирдэг байхгүй одоо Gen Alpha 2000-аас дээш оны хүүхдүүдтэй харилцах үед ямар өөр юм бэ? Би ингэж сураагүй дээ. Тэгээ миний нөгөө нэг сурж исэн арга байлаа. Тэгэхээр шинэ өмнөх генерашн би яаж юм гэж бодож байна. Харин тэгээд би яг тэндээс тань суралцах хүсэж байна. Тэгээд яг тэр хүмүүсээр хаанал тэр юунд орно шүү. Ааха. Тэр vibe тий. Тэр vibe, тэрний юм сэтгэлгээ тий. Тэр хүмүүсийн тэр хэл ярианы хэл нь хүртэл өөр шүү дээ. Тэнд нь орж тий. Тэрийг мэддэг чинь гэж. Тэр яг юм хувьсах чадвар айгуу хэрэгтэй байна тий. Үеийн өсвөр насны хүүхдүүдийн асуудал 10 жилийн өмнөх асуудлаас амар өөр болсон. Одоо ингээд тэр бол эцэг эхчүүдийн бодож байгаагаас өөр. Тэрийг та бас амар сайн мэдж байгаа. Яг их тийж ярьдэн шүү дээ эсэгчүүд. Намайг жоохон байхад чи энэ асуудал биш байсан. Уучлаарай тэр үед өнгөрсөн тийм. Одоо тэр хүний асуудал бол тэр хүний асуудал. Яг тийм болчиход байна тий. Одоо үеийн юм дээр өөрийн үеийн цаг хугацааны юм аа ингээд наа гэдэг чинь амар хэцүү үстэй. Ааха яг үнэ. Тийм юм байх угаасаа боломж байна. Танд одоо ингээд тэдний vibe нийлүүлж алхаад байна гэж штэ одоо каунселинг хийхдээ ч гэсэндээ тэдний ярьдаг хэл. Тэгэхэд юу юу тус болдог вэ? Тэгэл нөгөө анхнаасаа сурсан шиг тий хүн болгон чухал. Хүн болгоны асуудал өөр. Тэр асуудал нь маш чухал. Тэр нь үнэхээр асуудал байна. Тэрийг шийдэж тэр хүнтэй ингэж шийдэхтэн тэр хүнд ингэж дэмжлэг үзүүлж тий ингэж үзүүлэхийн тулд л би байгаа. Учираас одоо өсвөр нас гэлтгүү тэр хүн чинь дотроо сэтгэл зүйн тэр асар их юмыг туулаад явж штэ тий. Тэгэхээр тэрийн яг л тэр байгаагаар нь харж хэцүү байгааг нэг ойлгоно гэдэг нь аюул чухал. Чинь ингээд яг би бас жоохон хайл хэдийн сэтгэл зүйн нийтлэг зөвлөгөө их хөвгдөд тий. Тэгж болохгүй ингэж болохгүй гэл тэгэл уучлаарай тий дэлхийн нийтчийн нийтлэг зөвлөгөөс ингээд татгалзаад маш олон жил болж байгаа. Тий хүний нийтлэг сэтгэл зүйн асуудал гэж байхгүй байхгүй.
Бүх хүний яг нийтлэг сэтгэл зүйн асуудал гэж байхгүй. Хүн болгоны асуудал гэж байгаа. Тэгэхээр тэр хүнд нь тохирсон зөвлөгөөг л өгнө гэсэн. Адилхан хэлээ өсвөр насныхан тгийх ёстой, ингээх ёстой. Тэгвэл тэгэл тийм их зөвлөгөө байдаг юм бол тэд нар яахгүй болохгүй. Тийм шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь тохирдгүй байхгүй. Уус нийтлэг сэтгэл зүйн зөвлөгөөж байхгүй шүү дээ. Хүн болгоо өөрөж тийм шүү дээ. Чи нөгөө нэг цусны даралт болох гаагүй шүү дээ. Яг үнэ тийм физикийн юм хийх гийг байхгүй юу? Сэтгэлдээ ажиллаж байна тийм. Тэр сэтгэл гэдэг чинь амар өөр. Зөвхөн сэтгэл зүйн үйл ажиллагаад чи өөрөө урт удаан хугацааны зөвлөгөө дагуулдаг шүү дээ. Тийм. Техник яваал, хоёр яваал, өргөс авсан юм шиг зүгээр болно гэж байхгүй. Тодорхой хэмжээнд цаг хугацаа зарцуулна. Тийм хэцүү болтлоо тэр хүн хэдэн жил болсон тийм. Цаг хугацаа зарцуулсан бол буцаад идэрхлээ бас төдий чинь цаг хугацаа зарцуулна. Тэг ямар ч тач бит хоёрын ярилцах цаг ер нь дөхөж байна. Сэтгэл зүгээр суралцахыг эсвэл сэтгэл зүйн мэргэжлийг эзэмшээд явж байгаа тэр хүмүүст хандаад та бас ямар зөвлөгөөг өгмөр байна вэ? Стогцоо. Таны яг практик үүднээс энэ олон жилийн туршлагаас яг тэгэл одоо нөгөө ганцхан Монголд гэхгүй дэлхийн даяар сэтгэл судлалын шинжилгээ ухаан, сэтгэл судлалын салбар аягүй модонд орж байна. Модонд орохын нөлөөгөөр маш сайн ингээд хүмүүс сэтгэл зүгээ ойлгох хэрэгтэй юм байна. Хүүхдийн сэтгэл зүг дэмжих хэрэгтэй юм байна. Тэгээд би заавал ингээ хэцүү санагдсан үедээ би заавал ингээд туйлцсан үедээ сэтгэл судлаач дээр очих хэрэггүй юм байна. Зүгээр байхдаа хүртэл ингээд очих хэрэгтэй юм байна. Тэр модноос гарсан байхгүй. Хэцүү байжаж очдөг нь модноос гарсан байхгүй. Тэгэхээр би зүгээр байхдаа урьдчилан сэргийлээд өөрийгөө ямар байна вэ гэдгийг ингээд мэдрэхийн тулд очдөг тэр цаг үе ингээд эхэлсэн. Тийм. Тэгээд олон ингээ мэрэгчлэлтөнгүүд гарч байна. Ихтэй сайн хажуугаар саар гэдэг шиг маш богино курс хийгээл те. Одоо ингээ сэтгэл судлаач болчлоо гэж бид нар нөгөө нэгдсэн юм зохицуулсан эрх зүйн байдлын тухай хууль байхгүй учраас одоо яг гадаадд төгсөөд ирээд Монголтаа хамгаалаад мэрэгчлэлт дэвшлэлсэн хүн нээлний төр хугацааны 3 сарын 6 сарын 1 жилийн курс төгссөн хүн адилах альны тэрийг ингээ ялгаж саллах нь хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь явж хиндэ хохиролтой гэхэлэр тэр өсвөр насны хүүхдэд хохиролтой. Тэр зөвлөгөө авч байгаа гэр бүлийн хүмүүс тохиролтой байхгүй. Тийм эн чинь тэгээд ер нь хүнээс аягүй зөөлөөс шаарддаг тийм олон жилийн цаг хугацааны өөр их хөдөлмөр академик бас салбар шүү дээ. Ингээд суран дээрээс нь хүмүүсээ аван зөвлөгөө өгөн тэр орчин үеийн хүмүүсийн асуудал, хүүхдийн асуудал юу эснийг мэдэж ирэл хайвал энэ ер нь тийм нэлээд хэцүүтэй байх ёстой салбар, хэцүүтэй бүгд мэргэжлийн байх ёстой салбар. Тэгэд энэ нөгөө нэг их модонд орохын нөлөөгөөр бас алдагдах аюултай. Тэгэхээр нөө сэтгэл хөдлөлөөрөө бас сэтгэл судлалын салбарыг яг сонгоод байдаг. Тэг ер нь сэтгэл зүйн асуудалтай тэрийг шийдэж байгаа хүмүүс бас аягүй суралцдаг. Энэ ганцхан Монгол биш. Дэлхийд угаасаа яг адилхан юм гэж л байдаг. Гэтэ энэ бас буруу биш. Тэг өөртөө туслаад дэмжлэг авч ивэл сайн ч гэсэн та бусдад яг тусламж үзүүлэх тэр одоо би ясны хэрэг авсан уу те тэр хүртлээ ингэж төлөвшөж чадж байгаа мэдэх ёстой. Тэгээ энийг басан зохицуулалт зайлшгүй мэдээж шаардлагатай. Тэгэхээр нөгөө нэг сурах гэж байгаа хүмүүс бол сэтгэл судлалд бас сэтгэл хөдлөлөөр хандахгүй илүү бодиттой хандаад би 4 жил сурах юм байна 5 жил сурах юм байна дараа нь яг ийм ажил хийдэг хүн бол тэр аюу сайн судлах хэрэгтэй. Илүү одоо бодиттой хүлээлттэй байх тий бодиттой хүлээлттэй байх хэрэгтэй. Тэрнээс л нэр нь гой санагдаад орж болохгүй. Тэгээ бас нөгөө нэг яг таны саний хэлсэнчлэн яг өөрийнхөө асуудлаас болж сонгож байгаа хүмүүс зөндөө байгаа тий. Би бол өөрийнхөө асуудлаас сэтгэл судлалыг сонгосон. Ер нь тийм түгээмэлээд байгаа. Тэнгууд одоо ингээ харангууд яг надаа ингээд бас амар хамгийн чухал нэгдэж байгаа таны бас хэлсэн point нь болохоор одоо сэтгэл зүйн зөвлөгөө зөвхөн амар асуудалтай болохоор л очдог байха болж байна тий. Зүгээр өөрийгөө таньж мэдэх гэж сэтгэл зүйн үед эрүүл байх гэж хүмүүс авдаг болж байна гэж байна. Яг сэтгэл зүйч хүмүүс өөрсдөө ч гэсэн сэтгэл зүйн зөвлөгөө авах тий супервижнд хамрагдах гэдг нь бас тэр чанарт амар чухал. Би нөө хүлэн зөвшөөр хэрэгтэй. Яг үнэ. Дээрээс нь тий нөгөө үйлчлүүлэгчнүүд маань одоо зөвлөгөө авах гэж би хүнээ харахтаа яг мэрэгжлийн төгссөн сургуулийн сайн хараач. Тий хэдэн жилийн боловсрал эзэмшсэн юм бэ гэдгийг илт тодоор ингээ асуух нь тэр чинь их буруу зүйл биш шүү дээ. Судалгаа хийгээд тэрийг асуугаад тэгээд үнэхээр таалагдж байгаа юм бол ингээ
Илүү одоо сэтгэл судлаач гэсэн хүн болгонд итгэхгүйгээр илүү жоохон хянамга байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр нь болохоор бас сэтгэл судлаач хүний хувьд ч гэсэн этик болж шүү дээ тийм. Тэгээсэй л гэж бодож байна. Баярлаа. Зүйл хуваалцсанд. Тэгээд өнөөдрийн дугаар маань бас энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд өөрийнхөө амьдралыг тэгээ бас энэ номын талаар ном бидэнд юу өгч чадах юм бүх талаар ингээд нээлттэй хуваалцсанд тэгээ цаг гаргаад миний жижигхэн Шанелд ирсэн. Маш их баярлаа. Их баярлаа. Ног сүрсэнд баярлаа. Би бас орсондоо айгу баяртай. Дараачийн номын тэсийн ядаа үлээгээд байжээ. За. Хэлсэн байгаа. Тэгвэл дахиад нэг өрөө шүү зэ. Тэгээрээ. Окей. За өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараачийн дугаараар уулзлаа. Баяртай.